За сайн байна маа. Өнөөдөр бид Чингис хаан додо 6-гаа ярина. Чингис хаан додо 6-гаа ярина. За. Өнөөдөр би өмнөх видеогийнхаа байгаль орчны тухай part 1 штэ. Тэрнийхэндээ хийж ахтаа би part 1 тэгээд хийгээд хийснийхэн дараа би ингээд нөгөө манай бидний хог зодог машин авчираад тэгтээ тэр дотор манай Чингис хаан 6 дозоо байсан. Тэгэхээр би Чингис хаан 6 дозоо ярих болцоо. За одоо чичихгүй 6-гаар ярив. Харин манай Чингис хаан 6 дээр хөрөм гэдэг тухай гарсан юм байна. Тэгэхээр манай Чингис хаан Тэмүүжин тэгээ бас бүрт хөрмөө хийж байгаа юм шиг байна. Тэгтээ шууд намзуугаа орцгоо. Одоо өдөр нэр шуу маха. Тэгэхээр өдөр нэр. За. Энэ манай Тэмүүжин бэ бүртээ Озынхийн Тэмүүжин ээж. Хасар Тэмүүжин дүү бизгүүдээ бас Тэмүүжиний дүү. Хуваагч бас манай бүр нэгдүгээр ангиас шигдэг. Хуваагч бозиаса. Ман тэ Юсүүхэг мартсан бас. За, би танд онцгой таасгадаг. Чингис хааны онцгой. Юсүүхэг гэж хэм бэ? 10 секундын цаггүй. 10 9 8 7 6 5 4 3 2 1 манай цаг дуслаа. Тэгтээ Юсүүхэг бас манай Тэмүүжиний аав байсан. Тэгээд тэр үед нь хогч эмгэн юу яасан байхгүй. Хамт гэрийн тусарч бас танай уган хүн төрчтэй гэгээд сайхан уган хүн гэгээд багтдаг гэсэн хүн. За тэгээ намд орцгоо. Зэн бас манай дээдсэн бэ. Бүртээ ээж нэ, бүртээ аав нь. Борч маань дээ. Нөгөө манай Чингис хаан 5 дээр ярьсан штэ. Борч маань. Тэгээ манай Төрөс хаан бэ. Төрөс хааныг та нар сайн мэдгөөс та нар энэ видеогоо түр зогсоогоод Чингис хаан 5-ыг ороорой. Тэгтээ дизэм бэ? Манай дизэм. За, дизэм шинээр гардаг шүү. Манайхаа. Тэгээд би уншчихаа гэж бодлоо. Танд тэгээ заавал дизмиг санаж яваарай. Ягаад ч тэр манай гол дүрийн нэг шүү манайхаа. За, энэ тогтоо бэхи бэ. Тогтоо бэхи бас мэрэгд 3 мэрэгдийн хамгийн хүчрэх нь бүрийн мөгэд юм шүү дээ. Тэр намд гарах юм аа. За, нэгдүгээр бузах хөрөм. За. Тэмүүжин бизгүүдээ хамт явж яваа. Тэгээд тэд
ингээд өмнөх жилийнхээ бодож шисүүгээ манай өөд тосноо гээд ярьжсэн чинь бүртийгөө энэ хоёр санаа. Бүртийгөө Тэмүүжин маань санаа. Тэгэхээр Тэмүүжин зад би бүртийгөө ааж озмаар гээд бүртийгөө аймаг зүүн очиад гэхдээ юу би Тэмүүжин байна. Гэхдээ ээж аавсан дэстэй Тэмүүжин окей. Дэстэй бүртий аавтайгаа бас ээж Тэмүүжин амьд байна гэгээд гайхсан байхгүй. Яг тэдэргээд тэгэж бодсон гэж бодчих. Зүг яг зүг. Ягаад гэвэл манай Тэмүүжин их олон аяас учирсан. 4-р ангид тайчуудад баригдсан. Бас аав нь өөд тосон босоос амьдрал нь маш хэцээсэн. Босоод 4 гардаг та. Бүртий ээж нь чи 9 минут ингэж харсан да. Тэгтээ Буртман хаана гэсэн чинь Буртман байхгүй. Чинч ашгүй гэж бүртээ уулан дээр байсан босоод бүртийгөө олоод тэгээд амиг зүгөө явжээ. Тэгээд тэдний амиг зүгөө явж хурмаа хийжээ. Хурмын зургийг харах уу? Самархан хараад байна. Сайн харагдаж байна. За би гам. Хавчи би за камерыг нь харахгүй. За хавчи. За тапшгүй юм аа. Текст нэ. Юу яасан? Хурмаа хийж дуусныхаа дараа шүү болдгийг та нар итгэхгүй шүү. Гэтэ тэрнээс өмнө нэг юм байна. Та нар нэрээ Торис хааныг мэдэхгүй бас. За Торис хаан маань ингэдэг гэсэн баггүй. Шисүүхэ Баатарын ингэдэг. Анд нэсэн баггүй. Найз анд. Тэгээд Торис хаан зу Тэмүүжин дүүнүүдэр нь явхаар байна. Тэг чи хотгой бүзэг шүү маа. Тэгээд тэрнээс өмнө манай борч штэ. Борч гинэ. Борч штэ. Борч маань юу яасан бэ? Тэмүүжин яач гэсэн чи. Манай дүү Тэмүүжиний дүү бизгүүдээ борч зөө явж Торис хааны юутай явъя гэгээд юу бусдныг нь яриад. Тэгтээ тэд Торис хаан зөө 0. Тэгээд Торис хааныгаа зоржсэн чи манай зизм гараад иржээ. Тань зизмийг бодчихсан бас сайн байсан. Махти. Хөө тань сайн биш үү? За. Энэ манай зизм бэ. Харин бас манай зизми аав нэ. Тэгээд зизми аав нь юу яасан? Тэмүүжин манай хүүг авч азбич чанаас. Тэгээд зизэн байхгүй юу? Бас дайтахтаа сайн. Тэгээд ингээд төмрөөр нэг сизм гэж хийдэг гэсэн. Тэгэхээр Тэмүүжин
Аспитаараа авсан. За та нар яагаад хүмүүс Тэмүүжний азбат босгох хүсэж байгаа гэж бодож байна? За тэгэхээр бас та нар нөгөө Тэрс хаан штэ. Нөгөө Тэрс хаан ярьсан. Тэрс хаан маань маш их хүчрэг байсан байхгүй. Бас Хисүгэгийн хүү гэгээд тэд нар ашгүй гэж мэдээд тэтэй хүмүүс юу яасан байхгүй. Зөндөх Тэмүүж рүү явж би цэргийн босыг би энэ хасбатын босыг гэгээд зөндөх юм асуусан. Тэгтээ манай тогтоо бэх орж ирнэ. За манай тогтоо бэх юу яасан? Азбатаар Тэмүүжинд зөндөх хүмүүс Амазон явж байна. Яах уу гэхээр тогтоо бэх Тэмүүж нөгөө хүүхэд үү гэгээ. Яг тогтоо бэх мэдгүй дээ. Тэгээ тогтоо бэх нөгөө манай Чингис хаан нэг штэ. Нэг ингэдэ манай Исүгэ ингэдэ бүтийг бузаад штэ мэрэгд аймагаас. Тэгээд тогтоо бэх тэр өшөөг авах гад бүтийг маань авах гад байзаа. Өшөө нь бож гэгээд их инээмсгэзээ. Харах юм хаа. Кринч. Читнэ манай тогтоо бэх бүрт үжинийг авахд бижээ. Тэр оронд манай бүрт маань Тэмүүжнээс хос байв. Бүрт маань гозын ирэгт Тэмүүж маань мэрэ ирэгт. Тэгснэ. Юу яадаг? Бүртийг бариад ав гэхээр бүрт сандраад тэгснэ манай хуугчин эмгэн штэ нөгөө би яриад байсан ихнээс нь хуугчин эмгэн нь тусдаг байхгүй. Гэхдээ баригдаад тэгснэ мэрэгдэд очсон байхгүй. Тэгээд манай Тэмүүж яах вэ? Бүртийг маань заавал авах хэрэгтэй гэгээ бодчихсон чи би заавал зөвчөөрөг бодоо гэгээд тэгтээ Тэмүүж нэг санаа азаа. Та юу гэж бодож байна? Та юу гэж бодож байна? Ямар шүү дайдах гэж бодож байна. За бүр байна. Тэгэхээр Тэмүүж баг зэрэгтэй мэрэгд аймгийг дэрч чадахгүй. Зүв байна чи. Харин Тэрс хааны туслахаар яагаад Тэрс хаан тусасаар юу яа? Манай тэр Монгол аймаг хүчрэг болоод тэгтээ мэрэгд аймагаас бүртээгээ бузааж авч босгохгүй юу? Тэгэхээр Тэрс хаанаас гуйжсэн чинь Жамуухай гараад ирж байгаа байхгүй юу? Манай Жамуухайг та нэр мэдгүй байхгүй юу? Та манай Жамуухайг мэдгүй байх юм бол манай Жамуухай юу яадаг байхгүй юу? Нэгдүгээр ангид юу яадаг? Тэмүүжинд их сайн тусдаг байхгүй юу? Нэгдүгээр анги анддаг байхгүй юу? Гэхдээ та нарт нэг спойлер хийж за. Жамуухай нэг өөр юм боддог шүү. Та Монголын түүх сайн мэдэх юм бол та нар сайн байна. Тэгээд Жамуухайг бас туслан гэгээд Тэрс хаан хийзээд Тэрс хаан маань хийзээд тэгтээ юу яасан? Жамуухайг бас хамт дүүслийг гэгээд хамт туслаад Жамуухай Тэмүүж Тэрс хаан бүгдээ нийлээд мэрэгдийг дайцсан.
бүгдээр нь нээж агаад мэрэгдийг дайтаад тэгээ бүртийгээ озон бүртийгээ сайн осон баггүй юу? Амар сайн. Гэхдээ тэр сайн байгаа ч бүрт үжинийг яг ч тогтой бэхийг дүн гэрзэх гэжсэн баггүй юу? Гэтэ гэрзээгүй сайн байгаа. Гэхдээ муу юм хийзээ. Юу яасан баггүй юу? Юу яагаад манай бүрт маань жирэмсэн болсон байсан баггүй юу? Жирэмсэн. Тэгэхээр юу яасан баггүй юу? Юу яасан? Тэмүүж яг жоохон гомдов. Тэгэхээр Тэмүүж төрснийхэн дараа гадаа байжсэн чинь жамуухан анд нь ирээд яасан Тэмүүж нөгөө хүүхэд би зар Тэмүүж байсан бол би хүүхдийн шууд харуун гэж яасан. Син чи өөзөн нэх нь жамуухагийн дараа гарч ирээд хүүхдээ битээ асаа ядаж тэр чи ууган хүү баггүй юу? Ууган хүү гэх нь Тэмүүж асгаа бодов. Тэгээд та нар Тэмүүжний ууган хүү ямар нэртэй байх юм бол гэж бодсноо. За. Зүүчи гэдэг нэртэй байсан. Тэгтээ манай 6 маань дуусчээ. Одоо шинжигчсэн дадаагаа ярьцгаа. За. Энэ видео их удахгүй. Тэгэхээр би жоохон амраад. За ихсгөө ярих уу? Крокстайгаа ярих уу? За. Чингис хаан дадад Тэмүүжний анхны язаст гадаг. Тэмүүжний анхны язаст. Тэгэхээр Тэмүүж ингээд анхны язаст нь юу яасан бэхгүй? Тойрос хаанд нь туслагдаад юу яасан штэ? Язагдсан штэ. Тэр дадаахан нээсэн. Тэгтээ ясныхан дараа юу болдог гэхгүй? Тэгтээ борчигийн дүү ирсэн байхгүй? Борчигийн дүү. Сайн байна уу? Би тэрийг албатыг босгож та намайг албатаа босгож авах уу гэсэн чинь за тэгээ. Чи хэн бэ гэгээ борчигийн дүү нэ гэхээр албатаа босгосон байхгүй? Тэгээд жамуухай их олон цэрэгтэй. Тэгтээ манай нөгөө Тэмүүж штэ. Мэргэд аймагийг буцаад айдаг байхгүй юу? Тойрос хаан жамуухайтай хамт тэнийхэн дараа хүүхэд нь төрөөд. Тэгтээ манай ууган хүү төрзөө гээ хааны нэмч. Манай ууган хүү төрзөө гээд нэг надам шиг юм хий. За тэгээ манай 6 дуусаж байна. Тэгэхээр тань дээр энэ видеод дуртайсан бас лайк бас subscribe дараарай. Тэгээ бас хонхоо дараарай. Мартахгүй шүү. Би хонхоо дараарай. Тань дээр шинэ видео оруулсан гэхийг анхаарал үдэм байжээ. Тэгэхээр заавал хонхоо дараарай. Намайг үтдэг ах юм бол заавал хонхоо дараарай. Тэгснэ одоо манай видео дуустал. Тэгээ одоо би түмэн. Тэгээ би баяртай.